Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Learn English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдөр бидний унших сэдэв flowers, цэцгэс. Бидний хичээл reading болон speaking хоёр хэсгээс бүрдэж байгаа. Reading буюу унших хэсэгтэрээ бид нэр ихээ уншаад үйлбэрүүдийг нь ойлгох байдлаар үгээ тогтоох болно. Speaking хэсэг дээр нь ярианы дасгалын хамгийн чухал суурь болох read out loud буюу чангаар унших дасгалыг хамтдаа хийх болно. За ингээд хичээлдээ орцгоё. People think flowers look beautiful, so people grow flowers. People хүмүүс think боддгоо. Flowers look beautiful. Цэцгэс look харагддаг, beautiful үзэсгэлэнтэй. So тиймээс people хүмүүс grow ургуулдаг flowers цэцгэсийг. If a boy wants to show a girl that he likes her, he may give her a red rose. If a boy wants хэрвээ нэгэн хүү хүсвэл to show харуулна a girl нэгэн охинд that тэрийг энийг харуулна. He likes her тэр эрэгтэй тэр эмэгтэй дуртай гэдгээ харуулахыг wants хүсэх юм бол he may give her he may тэр магадгүй give өгнө her эмэгтэйд a red rose нэгэн улаан сарнай. The rose is the flower of love. The rose сарнай is the flower цэцэг юм а of love хайрын цэцэг. Flowers are used at weddings and special dinners. Flowers, цэцгэс, are used, ашиглагддаг, at weddings, хурим дээр, and мөн special, онцгой, dinners, оройн зоогууд дээр. At weddings in England, people may give carnations to the bride. At weddings, хурим дээр, in England, Англид, people, хүмүүс, may give. За, may ороод ирэхээр магадгүй гэсэн утгаар. Өгч магадгүй carnations лиш цэцгийг to the bride сүйд бүсгүйд. Тэгэхээр хурмаа хийж байгаа цагаан даашин зүмссэн байгаа энэ хүн бол bride болох нь сүйд бүсгүй. What flowers are used in weddings in your country? What flowers ямар цэцгэс are used ашиглагддаг вэ? In weddings хуримд in your country чиний улсад танай улсад. Бидний унших хэсэг энэ хүрээд дуслаа. Одоо бүгдээрээ чангаар дуудаж уншицгаая. People think flowers look beautiful, so people grow flowers. If a boy wants to show a girl that he likes her, he may give her a red rose. The rose is the flower of love. Flowers are used at weddings and special dinners. At weddings in England, people may give carnations to the bride. What flowers are used in weddings in your country? За одоо бүгдээрээ унсан хэсгээс хэдүү үг тогтоосон байна харцгаая. Дараах үгүүдийн монгол утгыг сэтгэл хэсэг дээр бичээд үлдээгээрэй. Хэрвээ орчуулгаа санахгүй байх юм бол хичээлээ дахиад нэг удаа эхнээс нь үзээрэй. Бид нар үгүүдээ айл болох монгол үг үсгийн тэмдэглэгээгүйгээр ойлгон тогтоовол буцаад ашиглалтанд илүү сайн байх болно. Тэгэхээр энэ хэвээрээ үргэлжлүүлээд байхад тогтоогоод л байна гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээлийн хүрээ дуслаа. Хичээл таалагдсан болон үүнтэй төстэй хичээл үзхийг хүсвэл subscribe дарж биднэрт мэдэгдээрэй. Дараагийн хичээлээр уулзцгаая.